Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сэдэв баянд хаан уул дөрвөлт барилга, цахилгаан эрчим хүч, барилга, арьс шир, ноос ноолуур хөдөлთა үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагууд хамрагдсан юм а. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй сарын аяны туг аялуулах арга хэмжээ энэ сарын 15-наас 12 сарын 15-ны хүртэл харин ажил мэргэжлийн тэмцээн өнөөрлөсөн юм а. Сарын аянаар нь биш жилийн эцсийг дуустал энэ арга хэмжээгээ зохион байгуулаад тэгээд бас байгууллагуудыг урамшуулад шалгарсан байгууллагуудын байр суурийн ажлын дүгнээ гэдэг ингээд ач холбогдол өгсөн байж байгаа. За дээрэс нь энэ сарын аяны хүрээнд явагдсан нийт байгууллагууд оролцсон байгууллагуудаас хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйн өдөрт зориулсан тийм ажил мэргэжлийн тэмцээнийг өнөөдөр зохион байгуулж байгаа. Энд бас 8 байгууллага оролцож байгаа. Бид нар яг салбараар нь бол ангилаагүй. За өөрсдөө оролцох хүсэлтэй байгууллагууд бас хүсэлтэй өгөөд ингэж оролцсон уу гэсэн санал тавьсан үндсэн дээр өнөөдөр мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс хүртэл оролцож байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аяны туг аялах хугацаанд аж ахуйн нэгж байгууллагууд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн чиглэлээр 1-2 тодорхой ажлыг зохион байгуулж тайлангаа өгөх юм байна. Тайлан гүнзгэн 12 дугаар сард байр суурийг шагнаж урамшуулна.